Малчдын хотод төлийн дуу цангирч эхэллээ. Өнгөрсөн оны эцэст улсын хэмжээнд 30.9 сая толгой их мал тоолуулсан. Гэхдээ гахаа жилийн өвөл хатуу гэх суруугаар малчид тамирман малаа цөөлсөн. Хээл төлөвлөгөө өнжүүлсэн зэрэгс хамаарч энэ хавар нийт 29.2 сая толгой их мал төлөх тооцоотой байгаа. Өнөөдрийн байдлаар нийт төлөх их малын 7.4% буюу 2.1 сая толгой төлмөл боожж байна. Шинэ төлийн 97.3% нь бог мал байна. За хөвсгөл увс арханга өвөрхөнга зэрэг аймагуудад 100 намартаа бэлчээрийн гарц муу өвөл цас ихтэй байснаас мал жил муутай байгаа. Тиймээс аймагуд төл цөөнтэйгээр гарч байгаагаас өөрөөр бусад аймагуудад мал төлөлт өндөр хувьтай байгаа юм. Аймаг орон нутгийн хувьд бол яг одоо үйлчлэлт нэлээд хүнд талдаа орсон, хүндэрсэн гэж бол хэлэхгүй. За хүнд талдаа орсон хөвсгөл одоо завхан, уус ар хангаа гэсэн аймагуд дээр бол одоо мал жоохон жилбгүй төлөх. За зарим тохиолдолд ганц нэг тохиолдолд энэ бол одоо нийт биш. Энэ тохиолдолд одоо аймагуд төл гарах ийм асуудал бол орон нутагт мэрсэр байгаа. Өнгөрсөн 7 хоногийн одоо шуурхай штабын хурал дээр бол энэ мал эмнэлгийн арга хэмжээг одоо сайн зохион байгуулах эсэг зэмийн устгал хийх, ариутгал халдваргүйтэглийг одоо хийх ажлыг өгсөн байгаа. Ингээд одоо мал эмнэлгийн ерхий газрын холбогдох одоо удирдлагууд маань орон нутагт одоо групп болоод хуваагдаад ингээд мал эмнэлгийн өрсөлдөн сэргийлэх арга хэмжээ, ариутгал халдваргүйтгэл, за зарим газар одоо гоц халдвар чөлөөний өвчний вакцинжуулалтын асуудалтай газар дээр нь танилцахаар ингээд ажиллаж байна. За хаваржилтын нөхцөл байдал бол одоогийн байдлаар хүндэрсэн ийм алга. Онгор сар улсын хэмжээнд нийт малын 0.5% зүү басар хорогдсон байна. Энэ нэг хэвийн хорогдол тооцогдож байгаа бөгөөд өнгөрсөн жилийн тэхээс бага байгааг онцолж байна. Түүнчлэн одоогоор хаваржилт хүндэрсэн аймаг байхгүй. Гэхдээ урт хавар болох төлөвтэй байгааг цагуур орчны шинжилгээний газраас мэдээлж байгаа учраас баярлах эрт байна. Хаврын хавсраг ядруу малд ялангуяа өвлийн саруудыг хээлтэд авсан их малд илүү халгаатай байдаг гэдгийг сүүлийн 70 жилийн дотор болсон 12 удаагийн зудны сургамжаас бэлхнээ харж болох юм.